Үнэн зөв сургаалаас суралцах тун. Настай ирчүүд ууж согтууралгүй, төлөв даруй, дэг журамтай, Есүстэй бат итгэлтэй байж ертөнцийн эзэнд болон бие биедээ чин сэтгэлээс хайртай, ямар ч зовлонг тэсвэрлэн даадаг байх ёстой. Чи тэдэнд үүнийг сургах нь зөв. Мөн түүнчлэн хижээл эмэгтэйчүүд ямар шүү байваас зохихыг заасгай. Тэд ертөнцийн эзний хэр зэрэг хүндлэгээ харуулж, үүндээ тохирсон зан чанар бүхий байх нь чухал. Тэд архинд орж, элдв хов ярьж үл болно. Харин зан сайтай эмэгтэйн үлгэр дуриалал болж, бусдыг сайнаар дагуулагч байх нь зүйтэй. Учир нь тэд залуу эмэгтэйчүүдэд эр нөхөр, үр хүүхдүүдтэй хайртай, төлөв томоотой, цэвэр ариун явдалтай, элэгсэг даруй, гэр орны ажилд сайн, нөхрийнхээ үгийг дагдаг эхнэр болох тухай сургаж өгөх ёстой. ертөнцийн эзэн болон Есүсийн тухай сургаалыг бусдад доромжлуулахгүй тулд түүнд итгэгчид алдаа гаргалгүй зөв амьдрах нь чухал. Дэг журамтай, өөрийгөө хянан захирдаг байх тухай залуучуудад зөвлө. Чи өөрөө тэдэнд олон талаар үлгэр жишээ бол. Сургаал заахта үнэн шударга, төлөв томоотой байж, хинч буруу шахарахгүй үнэн юмыг ярих хэрэгтэй. Чамайг ийм байвал бидний эсэргүүцэх читгээдүүд муу юм ярих аргагүй болж ичж зовно. Чи зарцнаар болон ажилчдад бас зөвлөгөө өг. Үүнд тэд дээд удирдлагынхаа үгэнд орж, хүлээсэн үргээ биелүүлж, тэднийг баярлуулахыг хичээвээс захина. Тэд аглагчаан эсэргүүцэж, ажилд саад хийж, юм хулгайлдаг байх ёсгүй. Харин цаг ямагт үнэн шударга байваас захина. Бидний аврагч болсон ертөнцийн эзний сургаал хэр зэрэг үнэн сайхан болохыг бусдад харуулахын тулд тэд ийм байх ёстой. Есүст итгэгчдийн зан чанар тийм чухал байдгийн учир нь бүх хүн төрлөختөнд хайр ивэлэн үзүүлж, мөнхийн зовлонгоос аврахын тулд ертөнцийн эзэн Есүс Христийг энэ дэлхийд илгээсэнд оршино. ертөнцийн эзэн бидэнд ийхүү хайр ивэлээ харуулахдаа эрхэм чухал юмыг сургаж байна. Үүнд насан турш гэмт амьдралаар замнахаан болж, альва муу хүслэн орхин, дэг журамтай, шулуун шударга байж, ертөнцийн эзний шаардах зан чанарыг эзэмших хэрэгтэй гэсэн үг юм. Хожим бидний аврагч ертөнцийн агуй эзний илгээсэн Есүс Христ энэ дэлхийд дахин ирж, хүн төрлөختөнд яруу алдраан харуулна. Бид үүнд оролцъё гэвэл зааж өгсөн зан чанарыг нь эзэмших хэрэгтэй. Биднийг гэмт амьдралаас чөлөөлөн өөрийн болгож, сайн сайхныг эрхэмлэн дагах чадваргүй тулд Есүс бидний өмнөөс сайн дураараа хариг сэтгээдүүдэд алагдсан юм. Чи хүлээн авсан эрхийнхээ дагуу эдгээр зүйлсийг бусдад сурган, тэднийг ертөнцийн эзний замаар дагуулan буруутай хүмүүсийг няцааж бай. Ийхүү нөхдийнхөө хүндлэлийг байлдан дагуулах нь зүйтэй.